Монголчууд эрт дээр үеэс байгаль их уул хайрхан, дов толгод, нуур тойром, гол горих, мод чулуу, газар шороо болгон амьтаа, эзэнтэй бөгөөд тэдгэрийн эцдийг лус савдаг хэмээн ойлгож ирсэн. Байгаль дэлхийтэй буруу харьцснаас үүдэн лус савдаг хэлэгнэж улмаар тэдний хорлолд өртдөг. Лус нүдгүй учраас буруу үйл хийсэн хүнийг цусны үнрээр нь олж хорлон шийтгдэг. Өөрөөр хэлбэл тухайн муу үйл хийсэн хүний үр удам нь сайн үйл хийсэн ч харахгүй бөгөөд зөвхөн ураг удмынх нь үнрээр нь олж очоод хэдэн үеэр нь ч хамаагүй хорлдог учраас лусын хорлолыг удам дамждаг хэмээн ярьдаг. Лусын хорлол голчлон биеийн өвчин болж илэрдэг ажээ. Лусын 8 аймгийг үндсэн 3 төрөлд хуваадаг. Нэгдүгээрт хар лус. Бүх уул хайрхан, мод чулуу, газрын эзэн тэнгэр. Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг. Хар лус нь хүний биеийн 5 цул эргэтэнг барьж өвчлүүлдэг. Элэг, ходоод, эмэгтэй хүний сав, өндгөвчний өвчлөл нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг. 2. Цагаан лус. Газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр. Ан амьтан, тэдгэрийн үр төл, ганцаар яваа амьтан, содон зүстэй амьтан агнвал цагаан лусын хорлолд өртдөг. Голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу, ирэмдэг, саажилттай болохоос гадна амь насын ч авдаг байна. 3. Хөх лус. Булаг шанд, гол мөрөн, далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр. Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдв бохир зүйл хийх. Түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороовол хөх лусын хорлолд өртөх бөгөөд усан хаван, бөөрийн өвчлөл, арьсан дээрх элдв тууралт, яр шархны өвчлөлөөр өвддөг. Лусын хорлолд өртсөн хүмүүс элдв амьтан, ус гол, уул мод зүүдлэх, хавар намрын цагт өвчлөл нь идэвхждэг онцлогтой. 3, 5, 7 дахь жилүүдэд лусын хорлол биелдэг гэж үздэг. Бөөвлаач нарт лус авдаг нь хүний дүрээр, бэлгийн милмитэй лам ховор хүнд амьтны дүрээр харагддаг ажээ. Лус нь нүдгүй, амгүй, ус урсах мэт үстэй, үүл мэт хөнгөн, хөв мэт зөөлөн, ирэмдэг нүрээ нуудаг байна. Лусын амьтан. Бөөгийн ертөнцид ус чийгний бүх амьтдыг хэлнэ. Лусын гүйдэл. Тодорхой орон зайн усны гадаргуу дээр зам нь өөрчлөгддөггүй, шулуун замаар тогтмол гүйдэг хол ойрын гэсэн 2 зай байдаг бөгөөд үзүүр ёзортой ажээ. Лусын гүйдэл өвөл унтдаг байна. Лусын овоо. Усны бэлчэр булаг шандны их хавьд байрлуулсан, өмнө зүг рүү харуулсан орох үүд бүхий чулуун болон модон овоог хэлнэ. Лусын өнгө. Бөөгийн онгод тэнгэрийн дуудлагад хар лус хамжаатангууд, хөх лус хөлдөнгүүд, цагаан лус дуудачингууд хэмээдэг. Хар лус нь газрын хар шороо, хөх лус нь ус, цагаан лус нь хийгсэн санааг илэрхийлдэг. Лусын хаад. Бөөгийн ёсонд лусыг лусын хаад гэж ярьдаг. ертөнцийн 6 хаадын нэг нь лусын хаан буюу авраг загас хэмээн. Лус авдагтай нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг газар лусаар хөлөлсөн бөө хэмээн. Тийм бөөгийн овцын хүч чадал харьцангуй өндөр хэмжээнд байдаг. Лусын эзэдийн дүр төрх бөө бүхэнд үзэгддэггүй ч гэсэн зарим бөөд үзэгдэхдээ хүний амьтны дүрээр харагдах тохиолдол байдаг ажээ. Өргөл. Өргөл өргөн гэдэг нь тэнгэртэйгээ харьцаж буй үйлдэл бөгөөд өөрийнхөө үйлдлийг хянаж өөрөө өөрийгөө засдаг үйл юм. Өргөл өргөхдөө хөлдөө бүтэн гуталтай, биендээ бүрэн хувцастай, толгойдоо малгайтай байх учиртай. Малгайтай очиод малгайгаа авч магнагаа харуулж өргөдөг нь эртнээс уламжилсан ёс юм. Өргөл өргөхдөө юунд хинээс өргөж байгаагаа,
ямар хүсэл зориг хүсэж байгаагаа хэлэх учиртай. Эргэн тойронд нүдэнд үл үзэгдэх олон тооны энерги байдаг бөгөөд бүгд сайн сайхан энерги байдаггүй. Өргөж буй өргөлөө юунд зориулж байгаагаа хандаж дуудаж өргөхгүй бол болохгүй завсрын сүнснүүд өргөлөөр тань хооллоод хүч орохын зэрэгцээ өргөл тань эзэндээ хүрэхгүй хий дими өргөл болдог байна.